already gave you the time and the place, so don't be shy. Just come be the man I need. Tell me you got something to give, I want it. I kinda like it when you call me wonderful, whatever the time. Hello, Slay Mamas. За бүгдэнд нь өглөөний мэнд. Одоо өглөө 7 цаг 45 минут болж байна. Өнөөдөр би автобусаар ажилдаа явж байгаа. Энгийн нэгэн Австралийн өглөө байна. Машин минь нас засагдаагүй. Тэгээд энэ 7 хоногт л засагдана. Тэгээд одоо бол автобусаар бол ажихгүй ямар нэгэн асуудал ихгүй явж байгаа. Тэгээд гэрээсээ нэг будал суугаад, нэг будал биш нэг автобусанд суугаад, тэгээ хотын төвдөө буугаад 2 дахь автобусандаа дамжиж сууж байгаа. Тэгээ өнөөдөр би офис дээр очиж ажилладаг өдөр. Манай офис яг хотын төвийн бүр яг далайн ирэг дээр байдаг. Тэгээд өглөө 9-өөс оройны 4 болтол ажилладаг. Тэн дээр яг marketing and communication officer гэдэг ажил хийдэг байгаа. Тэгээ одоо ингээ хотын төвд ирж байна. Тэгээ хотын төв рүү бундаа. Одоо энэ автобусны бодол дээр буугаад замынхаа эсрэг талаас дахиад өөр 2 дахь автобусандаа суудаг байгаа. За манай Перт маань баруун Австралийн хамгийн хол байдаг хот. Ер нь бол ингээд дэлхийд ирэх газар зүүн байрлалаараа харах юм бол дэлхийн хамгийн аслагдсан хот гэж явдаг. Тэгээ одоо ингээд map дээр хийгээ харах юм бол манай Perth-с ингээд доошо бол ингээд Антарктид л байгаа. Өөр ингээд ямар ч улс байхгүй. Тэр ингээд амар аслагдсан юм хотод амьдардаг. Тэгээд ер нь бол энэ за яг энэ урд харагдаж байгаа бол манай Central Station, трейний бүр яг төв Central Station. Одоо яг энэ харагдаж байгаа энэ хэсэг бол манай хотын төв буюу яг ингээд CBD яг төв гэж явдаг. Тэгээд энэчнээс би 2 дахь автобусандаа сууна. Тэгээд хотын төв бол нэг томдоо орохгүй, айгүй хүрх юм жижигхэн. Тэгээ манай гэр хотын төв рүүгээ нэг 15 минут яваад орчдөг. Тэгээд за ер нь бол манай Perth хот ийм айгүй дулаахан нартай. Тэгээд айгүй гой цэвэр агаартай, төвжрэлгүй хүн ам 3 сая хүн амтай. Тэгээд айгүй тийм тайван, айгүй намуухан, тэгээд айгүй ногоон. Тэгээд цаг агаар нь бол үнэхээр сайхан. Одоо жишээ нь ингээд зундаа нэг 25-аас 30 градус орчим болдог. Гэхдээ ингээд заримдаа ингээд яг ингээд халах юм бол 30-аас дээш гардаг. Гэхдээ тийм 30-аас дээш гарсан халуун бол айгүй цөөхөн болдог. За тэгээ өвөл нь 7 сард болдог, 6-7 сар. Тэгэхээр яг өвөл нь яг одоо юу гэдэг хамгийн хүүтэндээ нэг 18 градус ч юм уу тий нэмэх. Тэгээд нэг 18-аас 20 градусын хооронд. Тэгээл нэг өдөртөө 22-23 ч юм уу тий айгүй гоё дулаахан байдаг. Үнэхээр сайхан цаг агаартай. Би бол бүр Perth-ийн цаг агаар нь айгүй дуртай юм салхитай. Тийм ийм халуун, чихтэй халуун биш. Одоо хуурай халуун. Яг манай Монголын цаг агаартай ер нь айгүй тохиромжтой. Яг тохиромжтой нэ яг бүр ийм адилхан цаг агаартай байдаг. За өнөөдөр би ажилдаа яваад тэгээ автобуснаас буугаад явах алхах тийм. Өнөөдөр манай энэ ажлын газрын хажууд ийм том стадион байдаг. Тэр стадионд ийм тоглолттой ийм хүүхдүүд стадион руу алхаж байна. За тэгээд ажилдаа очиод ажлаа тараад 4 гэж тараад буцаад хотын төвдөө ирсэн явж байна. Амар хорд өсөрдөг тий. Тэгээд одоо би Мишелийн бэлгийг авах гэж байгаа хотын төвөөс. Тэгээд Мишель нөө Стэнлигийн хаяг төрс өдрөөр аавна гээд тэгээ би энэ JD гээд спорт хувцсны дэлгүүрт ороод хаяг нь авах орж ирсэн байна. Тэгсэн чинь амар гоё шинэ загварууд гарсан байна. Шинэ өнгөнүүд гарсан байна. New Balance айгуу гоё бас сэлүү зарсан байна. Надад ихтэй энэ нэг юм саарл ягаан өнгөний комбинашн айгуу таалагдсан. Амар хөрх харагдчихсан. Тэгээ бас саарл burgundy өнгөний комбинашн шинэ гарсан байсан. Тэгш яваад Adidas-ууд байсан. Айгуу гоё. Тэг би яг энийг өмсөхөр амар сонио юм. Хашаага хитрхи юм автгарч юм шиг, too flat юм шиг айгу тийм сонио юу санагдаад байдаг. Дэрүүсээ авч өмсөж байгаагүй. Тэгээд уг надад амар гоё санагдаад энэ бүр амар гоё нөгөө юм зүгээр классик өнгө оффист ч өмсөхөр, хичээлдээ ч өмсөхөр тийм байсан.
Тэгээ нөгөө шинэ гарсан гоё өнгө нь байна. Burgundy өнгөтэй. За тэгээд нөгөө түрүү жилийн барын Tiger Snake одоо тэ үхрийн ийм арьсан, барын арьсан, могоо арьсан гэл ингээд бах амтны арьстай принтүүд тренд болсон шүү дээ түрүү жил. Тэгээд тэр бүзнүүд нь сэлдсэн байгаа. Энэ бүр амар хөөрхөн. So cute. Тэгээд охиныхаа аягыг аваад ичээс гарнаа. Бүр айгүй бүр үнэхээр happy. Бүр яг ихнийхээ дэлгүүрээсээ яг хайдсан өнгөний олоод авцсан. Бүр амар азтай олон дэлгүүр явж хайхгүйгээр бүр тэгээд ингээ Stanley-гийн дээдлийнх нь юм сорвол нийл байхаар хүүхдүүдэд амар тохиромжгүй. Энэ одоо яг юм офис дээр ч юм уу, машиндаа ч юм уу те ингээд жоохон томчуудад зориулсан. Тэгээд яг ингээ 10 жилийн хүүхдэд бол юм сорвол нь ийм босоо биш тийшээ ингээд нуглагдаад хаачдаг байвал айгу зүгээр яа. Тэгэхээр хүүхдүүд зүрхнийхээ хажууд аягаа хийж авч явдаг. Тийм болохоор энэ ягааныг Мишель охинд сонгож авсан байгаа. За тэгээ одоо намайг жавхаа ирж авна. Охиныхаа билег авцсан. Oh my god. Juicy-гийн амар гоё гаслал олсон ёо. Яана. Энэ миний толгойд бодогдоо салахгүй байна. Хам хилэн материалтай. Амар гоё baby pink өнгөтэй бүр өмд нь бүр яг цамцны юм crop top тэгж гардаг. Тэг ингээм амар бэрүү урт танцуутай. Тэгээд өмд нь бас ингээд юм lower баг юм доошоо судалтай. Тэг ингээ урт нь амар гоё урт юм тарпицсан juicy байсан. За тэгээ бэлгийн авцсан гарнаа. Чохол арга зам дээрээс авах хэвээр. Тэгээд одоо тийш алхнаа. Энэ ингээ манай яг хотын төв машин авдаггүй тэг ингээ бүх дэлгүүрүүд энэ дээр байж тээ. Хүмүүс ирд шопинг хийдэг. Заримдаа ингээ хоолны тракууд ирсэн маш олон юм ивентүүд зохион байгуулагдчихэ. Тэг том тайцсан концерт энэ төр болдог. Яг хотынхон төв үсэгт явж байна. Тэгээ одоо цохноог аваад бид хоёр гэртээ хараад хүүхдүүдээ аваад ээжийг аваад өнөөдөр далайн орж наар жаргахыг үзэх төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд манай Перти нөгөө далайн эрэг дээр наар жаргах айгуу тийм алдартай наар жаргахыг хүмүүс заавал үзэх хэрэгтэй. Яа тэгэхээр амар гой үзэсгэлэн те бүр наараа айгуу гой жаргадаг. Тэгээ одоо бид хэд гэртээ ярьж байна. За ингээд далайн эрэг дээр ирсэн байна. Энэ яг нөгөө Коцлой бич гэдэг. Энэ дээр яагаад энэ ирсэн байгаа гэхээр яг энэ нөгөө аюулгүй шарк орохгүйгээр юм бүс татаад. Тэг яг одоо миний энэ урд байгаа хэсэг нь давлгаа нарай багтай. Хүүхдүүд сэлэхэд арай аюул багтай. Тэгээд цаашаага яваад гүн болох нь айгу нөгөө нэг айгу гүйхэн хэсэгтэй яг далайн эрэг дээрээ тэг ингээд гүн бараг болохгүй нэлээд дунд руу сэлжиж гүн болдог. Тэгэхээр ингээд хүүхдүүд ороход айгу зугаатай тийм айтаахан далайн эрэг байдаг. За тэгээд далайн нар жаргаж гин нар жаргахаа бид хэд хараад тэгээд ус бүр айгу гой дулаахан байсан, бүлээхэн байсан. Гадаа бол цаг агаараа айгу сайхан байсан. Тэгээд Мишель охин төрсөн өдрийнхөө бичлэг хийгээд ээж зураг авалтаа хийгээд ингээд тэр Мишель охины 11 насны төрсөн өдөр маргааш болох гээд зачи рилүүдээ хийгээд өөрийнхөө бичлэг хийгээд нэг юм сайхан энгийн сайхан Австралийн өдөр өнгөрсөн өгөө. Тэгээд далайн эрэг нөгөө айгу ойрхон байдаг болохоор аль алах далаараа явахыг боддог. За тэгээ энэ үртэл үзсэнд баярлаа. Баяртай.